Сайн байцгаана уу? Янз байна. Ер нь бол би шөнийн зүүд нөрөө маш сайн хамгаалуулж унтдаг. Тэгээд шөнө зүүдэндээ ер нь сайхан амардаг л та. Ер нь маш сайн нойртой хондог хүн. Харин өглөөс ирэхэд ажиллаа бодож босохоос илүү заримдаа чөтгөр хүлээгээ зогсчихдаг. Тэр хэсэг нь тийм сайхан биш л те. Өглөө босоод ирэхэд нүүдэн дээр чинь чөтгөр орилоо зогсчихвол сайхан биш үсттэй. Уг нь миний охин босороо сайхан амарсан уу гэд бурхан зогсчихвол сайхан амарсан уу босороо гэж тэгжэл бүр гоё л та. Гэтэл чөтгөр урдаас тэрнийг хараа энийг тэг чи наад үйлчлээ бойл энэ төр гэж орилоо зогсчихдаг. Нэг удаа бүр хүний урд өдрөн чөлөө мессеж чийдэс нэг хүн байсан. Тэгээд өөрхөдөө ядарсан хүн байна да. За маргааш болоос ч юм уу эсвэл цаанадаар туслахыг бодож исэн чинь удахгүй харааж ихсэн л тэ нөгөө хүн маань. Тэгсэн чи өглөө босоод ирсэн чинь нөгөө хүний чинь дүрээр чөтгөр хараац надад үйлчлээ бойл наад хүний эдгээхэ бойлчи яасан хачин хөрвэ гэж загинж гисэн. Заримдаа хүний амарч дүр хүртэл орж яд би чамд мөнгө өгье чи наад үйлчлээ байр чи юм баг цалинтай ажилдаг үстэй болооч гэж өгүүлж өгдөг. Тэр ийм өглөх тохиол заримдаа ер нь байдаг. Тэр нэг айгаа дэмээгээд яна би юу ийцэн буруу ийцэн болоо гэж бодож болохгүй. Яа тэгвэл ер нь л зөв учраас л харин тэгж өгүүлж байгаа гэл та. Гэтэ байн өгүүлэх тийм сайхан зүйл биш. Ер нь бол ариун сүнс гэж өгүүлдэггүй, бурхантай гэж өгүүлдэггүй. Янз янзын өглөөд давилж төхрөл байгаагийн шинжирнэ. Тэр Лук 13-аас уншиж өгье. Энд эзэн амралтын өдөр, Есүс амралтын өдөр Лук 13-10-аас уншлаа шүү. Есүс амралтын өдөр нэгэн синагогт сургаал зааж байлаа. Үзэгтэн сүнснээс болж 18 жилийн турш өвчтөй байсан. Энэ талд бүр демоноос болж гэж бичиж байгаа цаатлаас нь харах юм бол бузар сүнснээс болж гэж байгаа байхгүй юу? Зүгээр нэг сүнснээс ч биш. Үзэгтэн сүнснээс болж 18 жилийн турш өвчтөй байсан нэгэн эмэгтэй тэнд байв. Тэгэхээр өвчин заримдаа сүнснээс болдог байх нь л 18 жилийн турш тэр хүнийг заваасан байх нь. Тэгээд тэр бүхтэр болсон учраас юр цэг зогсож чаддаггүй байжээ. Есүс түүнийг хараад дуудаж эмэгтэй та өвчнөөсөө чөлөөлөгдлөө гэд түүн дээр мотраа тавихад даруй тэр дахин цэх болж бурхныг алдаршуулж эхлэв. Тэгэхээр энд бол онцгой төрлийн чөлөөлт хийж байгаа. Есүс бодож сүнсийг зайл гэж хэлэхгүй байгаа. Харин өвчнөөсөө чөлөөлөгдлөө гэж хэлж байгаа. Чөлөөлөгдөл. Тэр чөтгөрөөс бол ер нь чөлөөлөгддөг байгаа. Ер нь бол тэр өвчнөөсөө чөлөөлөгдлөө гэж хэлж байгаа. Яг бол тэр чөтгөр хүлцэн байсан учраас тэр эмэгтэй бүхтэр болсон байгаа байхгүй. Тэр чөлөөлөгдлөө гэж. Өвчин чинь зайлсан шүү гэж хэлж байгаа. Тэгээд дээрэс нь гараа тавьсан ба. Тэгэхээр энэ огт одоо чөтгөр зайлмал гэхгүй гараа тавихад тэр нь идэрч байгаа байхгүй шууд. Тэгэхээр энд бол одоо эдгэр гэнтэр гэж хэлэхгүй зүгээр өвчний чөлөөлөд гараа тавихад эдгэрч байгаа. Энэ бол маш өндөр түвшний чөлөөлт хийж байгаа л та. Ингэж чөлөөлт гэдэг бол маш хэцүү байдаг. Барагтаал хүн энийг хийж чадахгүй тийм чөлөөлт байгаа юм л та. Хүмүүсийнхээ анзаарахгүй болгоос ш энэ бол маш өндөр түвшний чөлөөлт хийж байгаа Есүс. Тэгээд энэ чөтгөр бол Есүсийг хараад гарч байгаа байхгүй юу? Ер нь бол гараа тавихад. Тэгэхээр 18 жил энэ хүнийг ингэж бүхтэртлэн зовоосон гэдэг бол аваа нөхөр байсан гэсэн үг. Аваа итгээд. Тэгэхээр мэдээж өвчнөөс эдгэрсэн бурхныг хараад алдаршуулаад баярлаж эхэлж байгаа юм л та. Есүс амралтын өдөр эдгээсэнд дургуутсан синагогийн цагчид хурсан олонд хандаж ажил төрлөө амжуулах ёстой 6 өдөр байдаг. Тиймээс амралтын өдөр биш харин тэнд тэдгээр өдрүүдэд ирж эдгэлэг гэхэд эзэн түүнд хоёр нүртэнгүүтэй та нараас хэн чинь амралтын өдөр үхэр илжгээс харавчаас нь гаргаж услахаар дагуулan явдггүй гэж юу? Авраамын охин энэ нэмэгтэй сатан 18 жилийн турш хүлээтэй байлгажээ гэж. Тэгэхээр сатаны тэр демон гэдэг чинь сатан 18 жилийн турш түүнийг хүлээтэй байлгасан баг. Хүлцэн байгаа байхгүй. Хүлээтэй байлгажээ. Тэгвэл энэ нэмэгтэй амралтын өдөр тэрхүү хүлээсээс ангиж ирэх нь ёсгүй болж байна уу? Гэв. Түүнийг ийм алзанд эсэргүүцэд нь бүгд ичгүрт оров. Харин олон түмэн дүүгээр хідэж буй гайхамшигт бүх үйлсэд баярлцгааж байлаа. Тэгэхээр эдгэлэг гэж хэлж байгаа. Эдгэлгийн бүр хорихгүй байгаа юм л та цагаатлахаар. Тэгтээ яасан байна? Хавчиж байгаа юм. Нөгөө хүнийг эдгээсэнд нь баярлахгүй байгаа юм ертөөс. Тэгэхээр ийм одоо хавчлага бол үнэхээр сонирн байдалтай хэлтгэлтэй. Тэгээ энэ синагогт тэр хичээл зааж байгаа хүмүүс хавчиж байгаа юм л да. Ер нь бол хичээлийн тухайн газар байж байгаа юмс. Тэгэхээр яг юунтай адилхан тэр үхэртэй одоо амралтын өдөр эдгийнх нь буруу гэдэгтэй адилхан Лук 14 дээр дахиад байгаа юм л та. Амралтын өдөр Есүс парасачуудын нэгэн өдөрт чинь ингээд талх цоглохоор иржээ. Тэгэхээр Есүс парасачуудын тэдний гэрт очиод талх цоглоод ирдэг. Хүндлэнгийн үнээс нарах юм бол бараг л Есүсийг шүүхээр байгааз
татвар багшийн гэрт хоол идлээ гэж уурладаг бол парасачуудын гэрт хоол идлээ гэж бас зарим хүн уурлахаар байгаа юм л да. Тэгэхээр гаднаас нь харах юм бол шашны төлөвлөгч заавалжгүй ингэс тоо тэгс тоо гэж бүгдийг холдуулах гэж их хоорондоо хуваагдах гэж маш хичээдэг. Есүс парасачуудын нэгэн удирдагчийн гэрт таалах зоглохоор ирсэн баг. Тэд түүнийг нэгтлэн ажиллаж байв. Харагтун түүний өмнө усан хавангаас болж зовж буй хүн байлаа. Есүс хуульч нар болон парасачуудаас амралтын өдөр эдгэх нь хууль бос үгүй юу гэж суужээ. Харин тэд дуугарсангүй. Есүс тэр хүнийг авчиж эдгээгээд явуулав. Тэгээд тэр тэдэнд хүүн эсвэл үхэр нь худагт очивол тэд даруйд амралтын өдөр татан гарахгүй хүн та нарын дотор байна уу гэд тэд түүнд хариулжцсангүй. Тэгэхээр ер нь бол Есүс эдгэрч гөлтийг олны өмнө хийж л орхидог байсан. Тэгээд дээрсэн сургаал зөвлөлт яриад өөртөг нь буруутгах ёстой бол буруутгаж зэмлэх ёстой бол зэмлдэг. Яагаад зэмлэж байгаа вэ? Парасачууд энэ бүхнийг хийнвэ? Одоо бурхан тэтгэр хүмүүс ч гэсэн хайртай учраас ухаарч ойлгосоо гэж үнэхээр хүсдэг байгаа. Гимшээд эргэж ирээсэй гэж үнэхээр хүсдэг байгаа. Гэтэл бурхан тэтгэр хүмүүсийг ч гэсэн дуудсан гэдгийг бүү мартаараа. Парса хоёр нүртэй юм чинь тэднээс хол бай гэж хэлээгүй Иесус. Тэгэхээр бид нар өөртөө мэдгүй хоёр нүр гаргадаг. Бид нар үнэхээр заримдаа парса шиг загнадаг байнгын. Тэр үед ч гэсэн бурхан хайрласаар байдаг. 7-гийн 70 удаа бүдэрхтэн хайрласаар байдаг эзэнтэй үнэхээр таларх юм. Гэхдээ аль болох гинүглээсээ эргээд бити хоёр нүр гаргаараа. Тэр хоёр нүр гаргаж байгаа болвол та гимшээд нэг талдаа орсон дээр шүү. Танд баярлалаа.